Энэ авилгал орооллын өндөр барилгын хяналтыг барилга отоогуултын яам хийдэг хууль журамтай байна лээ. Тэгээ энэ одоо нурай одоо зогсой болиулъя гэдэг одоо энэ хууль бус техникийн нөхцлүүдтэй холбоотой асуудлуудыг ингээд танаа яамныхын яриад шийдвэр гаргаал байдаг. Тэгээд энэ барилгыг ер нь зогсоочход юу нь болохгүй гэдэг. Та нар одоо ингээд шүүхийн шийдвэртэй гэж хүлээлгсээр хагаад айлуудыг нь оруулаад тэгэл одоо болгочихно гэж бодоод байгаа юм уу? Та хоёр сайд энэ авилгал орооллын газар болон техникийн нөхцлүүдтэй холбоотой бүх мэдээллийг нэг нийт дийл болгоод өгч болох уу? Нэг шин 2 жил л одоо үндсэндээ авилгал орооллын асуудлыг хөндөж ярьж байгаа. Засгийн газар хотын удирдлагууд очихороо олон нийтэд зориулаад хэвлэл мэдээллээр популсан мэдээ өгөөд яваад байдаг. Нураанаа л гэдэг. Тэгсэн мөртлөө одоо энэ дамжны гишүүний хөндөж байгааг та бүхэн минь логикийн хувьд бодоод үзээрэй. 2 жилийн өмнө ерөнхий сайд очиж ажиллаад голын голдрол өөрчилсөн байна. Олон нийтийн эрсдэлтэй байх нөхцөлийг, үерийн усны эрсдэлтэй байх нөхцөлийг үүсгэсэн байна. Нураана гэд мэдтсэн. Тэрнээс хойш зөвшөөрөл өгсөн байдлыг одоо шалга гэдгийг энэ дамжны гишүүн шаардаад байгаа. Тэгэхээр энэ дээр засгийн газрын гишүүд холбогдох энэ хотын удирдлагууд бодиттой ажил хийснийгаа 7 хоногийн дотор их хурлд мэдээлэл ирүүлэх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл их хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулад яг энэ үйл явцыг шалгах ёстой. Энэ өөрөө нийгэмд шударга ус гэж байдаг юм уу? Олон нийтийн эрх ашиг гэж байдаг юм уу гэдгийг нотлох зүйл учраас энэ дээр бид онцгой анхаарч ажилланаа. Түүнээс ямар нэгэн байдлаар улсын их хурлын гишүүн асуугаад тухайн цагт нь янз бүрийн аргаар тайлбар тавиад хариулт өгөөд явдаг энэ байдлыг бол бид яг энэ арга хэмжээс эхлээд таслан зогсоох учиртай. Тэгэхээр дамжны гишүүн дээр анхаарал тавь. За салбарын сайд, хотын удирдлагууд энэ дээр бодиттой алхмаа хий. Ялангуяа ерөнхий сайд очиод ажилласан тэр өдрөөс хойш олгогдсон зөвшөөрлийг хэн өгсөн? Ямар эрх ашгаар өгсөн? Ямар шийдвэрийг хэн гаргасан гэдгийг тодорхой болгож шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой. Төрийн хууль 3 хоног хэрэгждэг гэдэг нэг үг байдаг. Албан тушаалтнууд тэрийгэ бодохгүйгээр ажиллах ёстой. Хууль бол хууль, журам бол журам. Одоо энэ журмын зохицуултыг ч гэсэн бид хязгаарлахаар их хурл үйл ажиллагаанд орж байгаа. Журмаар зохицуулт хийж байгаа байдал өөрөө албан тушаалтан эрхээ хэрэгжүүлэх үү, хэрэгжүүлэхгүй юу гэдгийг шийдэд байгаа учраас олон нийтийн эрх энэ дээр зөрчигдөж байгаа. Тийм учраас журмын зохицуултыг цөөлнө. Тэгэхээр их хурл энэ дээр анхаарлаа тавьж ажилланаа. Дамжны нэм гишүүний зөв энэ асуудлыг заавал ярьж их ёстой. Олон нийт энийг яаж хийдгийг харж байгаа. За энэ дээр хууль зүйн сайд хариулт өгөхийг хүсье. Алтан гэрэл сайд. За анх авилга хороол буюу НАКО-гаар орооллын зөвшөөрөл яаж олгосон. За сая улсын хурлын даргын ярианд дурдж байгаа одоо тэр ерөнхий сайдыг очсноос хойш дахиж нэмж зөвшөөрөл өгсөн үгүй юу гэдэг бол цэвэр албан тушаалын асуудал болж хувирна. Тэгэхээр дамар ёслолын дарга энэ дээр бас авилгын тэмцэх газараас оролцох ёстой. Тэгээд таны хэлсэн саналыг бүрэн дэмжиж байна. Өнөөдөр хууль зүйн дотоод тэргийн яамны хувьд шүүгийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар яамны харинд үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд нэгэнтээ шүүгийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд шүүгээс гарсан шийдвэрийг биелүүлэх ёстой. За тэгэнгүүт захиргааны иргэн шүүхтэр энэ байрлагатай холбоотой ийм захирамж гаргаад асуудал гаццсан байж байгаа хэрэг шийдвэрлэж байгаа гэдэг захиргааныхаа процессын хуулийг үзэхээр энэ хэрэг аль хэзээний шийдвэрлэгдээд дууссан байх ёстой. Харамсалтай нь одоо болтол огт шийдвэрлэгдээгүй явж байна. За шүүгийн шийдвэр гарах хүртэл энэ шийдвэрийн биелэлтийг төдөлзүүлэх захирамж гарцсан. Захирамжийг бид нар бол яаж чадахгүй бодтой өнө. Тэгэхдээ бид нар одоо энэ дээр дахиад асуудал бодох ёстой. Захиргааны иргэн шүүхийн хяналтад засгийн газрын шийдвэр байх ёстой, холбогдох албан тушаалтын шийдвэр байх ёстой гэж үздэг хүн би өөрөө хуульчийн хувьд. Тэгэхдээ өнгөрсөн жилүүдэд дамжны гишүүний тавьж байгаа асуудал шиг, авилга хороол шиг дахиад улс орны эдийн засаг цаашдын бүтээн байгуулалтанд чухал үүрэгтэй том төслүүд олноороо захиргааны иргэн шүүхтэр гацж байгаа. Захиргааны процессынхаа хуулийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй байгаа. Энэ дунд яг Монголын ард түмэн шүүгийн шийдвэр биелэхгүй байна. Монгол улсад хууль ёс хаана байна? Жирийн иргэнд үйлчилж байгаа хууль ёс энэ мөнгөтэй өрөнгөтэй хүмүүст үйлчлэхгүй байна гэдэг. Яг энэ гомдол үүсэж байгаа учраас захиргааны иргэн шүүхтэр энэ дуйлан шуугаатай эргүүд олонний анхаарал өртсөн эргүүд яагаад удааширч байгаа, яагаад биелэгдэхгүй байгаа гэдэг тал дээр зохис судалгаа хийж ажиллаж байна. За тэгэхээр сая
Улсын хурлын даргыг хэлсний дагуу холбогд хууль хяналтын байгууллагууд нь авилгатай тэмцэх газартай хамтраад улсын хурлаас энэ хяналт шалгалтын ажлыг хэсэг гарах юм бол дэмжлэг үзүүлээд энэ асуудал дээр хэдүүл хамтраад ажиллая. Одоо асуудлыг нэг талдаа гаргаад шийдэх цаг нь болсон гэдэгтээ 100% санал нийлж байна. Баярлалаа. Тэгээд 14 хоногийн дотор мэдээлэл цуглуулах ажил дээр засгийн газрын зүгээс холбогдох байгууллагууд энэ дээр анхаарч энэ ажил хангалтгүй гэж үзсэн тохиолдолд намрын чуулганы нээлтэн дээр хяналт шалгалтын төр ороо байгуулах шийдвэрийг улсын хурл гаргана гэдгийг бас аль биесээр хэлжээ.